За Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооноос нийгэмд хариуцлагатай нийгмийнхаа хариуцлагыг ухамсарлан амжилттай ажиллаж байгаа нэр бүхийн 8 гишүүнийг тодруулан за энэхүү холбооны дээд шагналуулах лайк цом тэгээд нийгмийн хариуцлагатай байгууллага гэсэн энэ өргөмжлөлийг гардуулж өгж байгаа. Тэгэхээр 8 байгууллагын нэгээр ижидийн орон төслийг бас сонгосон байгаа. За би та бүхэнд өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, хангах, хууль эрх зүйн хүрээнд хотын засгийн гэр хорооллын хүүхдүүдэд аюулгүй тав тухтай тоглох орчныг бий болгох, сурах, хөгжих, хүмүүжих, соёлжих нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгыг өөрчлөн эрхэн зөрчигдөж буй хүүхдийн төлөө нийгэмд шүгэл үлээгчийн үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэж, ухуулга нөлөөлөл мэдээлэл сурталчилгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, олон нийтийн цахим сүлжээнд өргөн хандлттай, бодит үр нөлөөлөлтөй ажилласан та бүхний гигэн үүсийг онцолж, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дээд шагнал лайк цом нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөл олгосныг батламжлав. Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо. За та бүхэнд За баярлалаа. Түмнийхээ өмнөөс бид бүхэн ингээд лайк өгч байгаа. За энэ манай холбооны дээд чанар лайк. Яг ялангуяа яг их хамгаалалтын салбарт яг хамт хөгжлийн салбарт яг хийж байгаа ажлыг үнэлж энэ чиглэлээр шагналж аваад бол маш их баяртай. Одон төхөөр өрнөс байгууллага бол цаашаа ч гэсэн ер нь бол яг бүх хамгаалах хөгжил тэр дундаа бас миний асуудал төр ч гэсэн нэлээд байр суурьтайгаар ажиллах болно. Илүү шийдвэр гаргах шүнээр бас нэлээд дуу хоолойгоо илэрхийлж ажиллахаар бол төлөвлөж байна. Тэгэхээр ямар ч улсын энэ шагналын өмнө хийсэн төслийг үнэлж дэмжиж цаашдаа илүү амжилттай ажиллаарай, илүү том хариуцлагатай ажиллаарай гэж хариуцлага хүлээж өгч байгаа шагнал гэж итгэлтэй байна. За та бүхний биеийн үстэй бүхий хүндрээ бэлтгэсэн байна. Маш баярлалаа. Та бүхэн ч гэсэн маш том амжилттай өгсэй. Тэгээ хэдийгээр нэг цад тахалтай байгаа ч гэсэн бас бид нар бас айл болох нийгэм рүү бас зөв зүйлийг хийхийг хичээж ажиллаж байгаа. Тэгээ цаашаа ч гэсэн бас манай хэвлэлийн байгууллагууд ч гэсэн хүүхд хамгааллын салбар, хүүхд хөгжлийн салбарт бас дуу хоолойгоо тууштай хүргэж ажиллана гэдэг ч бас итгэлтэй байна.